2018 оны 4 сарын 20-ны орой энэ жигтэй зүйл надад тохиолдсон юм. Ажил дээрээ байж байтал гинэт утас дуурч харталт нэг үл таних охноос сайн уу гэсэн чад ирсэн байлаа. Профайл руу ороод хартал би найз байлаа. Зургийг нь үзэх гээд нийтэл ганцхан л зураг байсан юм. Гэхдээ тэр зураг нь надад таалагдаад танилцаад үзэхээр шийдэж бид хоёр чадлаа. Бид хоёр бараг 2 цаг гарan чадлсны эцэст тэр над руу хоёулаа уулзах уу гэж асуусан юм. Би ч дуртай юм болохоор уухантаас "Тэгээл да хаана" гэж асуухад тэр "Манайх 70 давхурт байдаг. Манад хүрээд ирээч" гэж хэлв. Би баг зэрэг айсан чи гэрт нь шууд очих юм байна. Бүр амрал биз гэж бодоод шууд очихоор шийдэв. Ажилч тарав. Шууд очиж уулзахаар болоод дугаарыг нь аваад явв. Миний айдас болон сонирхлыг татаж байсан нэг зүйл нь тэр 70 давхрын оршуулгын гадаа ирээд залгаарай гэж хэлсэн юм. Би ч ажлаас гараад 70 давхар руу такси бариад явж байлаа. 70 давхрын гадаа ч очив. 70 давхрын оршуулгын цагаан хашааны гадаа очиод нөгөө охин руу залгатал. Оршуулга руу ороод ир. Үүдэн дээр нэг сугарга байгаа. Тэрний хажууд зогсож байна гэв. Нуруугаар хүүд даасан чи эр юм чин айгаад явах гэж бодоод зориг гаргаад хашаа руу орлоо. Сугарганы хажууд нэг хүн зогсож байлаа. Тэр мөн байх гэж бодоод араас нь "Сайн уу" гэж дуудтал юм дуурахгүй цаашаа харан зогссоор байв. Сонсоогүй юм болов уу гэд дахиад чангаар "Сайн уу" гэлээ. Бас л хариулсангүй. Би гайхаад биш юм бахтай гэж бодоод нөгөө охины өгсөн дугаар руу залгатал. Урд зогсож байсан хүний утас дуурав. Би мөн л önштэй сонсохгүй байгаа юм бахтай гэж бодоод нуруунд дээр нь гараа тавиад "Сайн уу" гэж асуудал. Тэр хүн над руу эргэж харав. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Учир нь тэр хүнд нүүр байсангүй. Миний бүх бие хүүттэйж хөшиж хөдлөж чадахгүй байв. Минут орчим тэг зогссны эцэст гинэт ухаан орсноо гэлтэй хөл хөдлөж арай ихэн хашаанаас зугтан гарав. Би маш ихээр айж байсан тул такси бэрэн шууд харихаар шийдэв. Гэтэл тэр эд машин байтугай амьд хүн харагдахгүй байлаа. Би айсан даш тэр нүднээс түлэмс гараад гараа өргөсөн чигээр зам дагуу алхасаар л байлаа. Хав харанхуй шин гинэт араас гэрэл тусгасан машин над руу ордов. Яг энэ үед харанхуй хонглын үзүүрт гэрэл гаруу гэлт миний сэтгэл арай тайван болов. Гараа өргөтөл тэр машин зогсов. Би энэ үед үнэхээр баярлаж байна. Яг суух гэтэл жолооч цонхоо онгоолгоод "Хаа хүрэх билээ" гэдэг юм байна. Би ч айсандаа шууд хармаар санагдсан тул 13 руу явна гэд гэрээ заав. Тэгтэл харин жолооч "Өө би тийш явахгүй" гэснээр цонхоо хаагаад явчихдаг юм да банд чинь.